Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч Үлзий телевизээс бэлтгэн хүргэдэг ухаархуй нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг үзэн суугаа үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Тэгэхээр өнөөдөр ухаархуй нэвтрүүлгийн баг хамт олон бурхны шний Жавзан дан бутагт төв дээр хүрэлцэн ирсэн байна. Жавзан дан бутагт төвийн багш за гівш Нямсанбуу багштай уулзаж байна. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та сайхан үйлчж байна уу? Сайхан үйлж байна. За тэгэхээр ухаархуй нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч түмэндээ хүрсээр байгаа. Тэгээд энэ удаагийн сэдв, энэ удаагийн хүмүүст ойлгуулахыг, ухаархуулахыг зорьсон зүйл бол зөв хүн гэж хинбэ гэдэг асуултыг тавихаар зорж ирлээ. Тэгэхээр яг зөв хүн гэж хэнийг хэлээд байгаа? Зөв байхын тулд, зөв хүн байхын тулд бид юу юуг анхаарах ёстой юм бэ? Энэ талаар таас үзэгч олон доо, шав олон доо хэлж өгөхгүй юу? Зөв гэдгийг тодорхойлох, зөв хүн гэдгийг тодорхойлох гэхээр тэрнээсээ илүүтэйгээр зөв байх хэрэгтэй гэдгийг ярих хэрэгтэй байна. Одоо яг этик гэдэг тийм ээ. Этик дотроо одоо этик ярихаар зарим хүмүүс юу гэдэг вэ гэхээр тэгвэл нэг юм ховор сонь тохиолдлыг аваад одоо юу гэдэм байгаа. Юу гэдэг машин явж идэл энд 3 хүн явж байна, энд 1 хүн явж байна, тоормосгүй явж байна, алийн дайрах уу гээл тийм ээ. Бид нар яг ийм тохиолдол ховор штэ. Бидний ийм асуудал Монгол улсад тийм үү дийлхэн тохиолдохгүй. Үгүй бол яа тийм нэг хүнээ сайн 10 хүнээ сайн сайхны төлөө нэг хүнийг алах ёстой юу гэл нэг ийм яг зөв гэдэг юу вэ? Зөв юугаар үнэлэгдэх вэ гэх юм уу нэг юм этик дотор одоо мета этик гэдэг мета этик ч юм уу нэг иймэрхүү асуултуудын уртилж тавиад байдаг л. Энэ бол яг өнөөдөр бол бидэрт нэг чухал биш ярих ёстой л доо. Ярих ёстой боловч бид нар бол хааштай хүн болгонд одоо нэг ерөнхийдөө хөлөөн зөвшөөрж болох үс нэг зөв сайнны талаар ойлголт байна шүү дээ тийм ээ. Яг тодорхойлох юм бол яригтай байхдаа бид нар ерөнхийдөө жишээлбэл төсөө сулгаа хийх ч байт юм уу тийм ээ. За юу гэдэм байгаа авилал хэл ахвал байт юм уу. Бид нар байж та хүнийг дарлан доромжлох гутаах, худал, цуу, тараах, юу байт юм байгаа хатааж өтөө гэдэг. Энийг бол ер нь ёс суртахуун л ярьж байгаа бол ямар ч тохиолдолд зөвтгөхгүй зүйлүүд л. Тэгэхээр ийм ёс суртахууны хамгийн захын шаардлагуудыг өнөөдөр бид нар хангаж чадахгүй болчиход. Хангахгүй, мөрдөхгүй, дагахгүй. Энэ нь эргээд одоо улс орноороо зовох сэтгэл хангалуун бус байх ийм гол шалтгаан болчиход байгаа гол асуудал юм л. Тэгэхээр бид нэр одоо этик философи нарийн мета этикийн асуултуудаас ихээс илүүтэйгээр хэрэглээний тийм ээ хэрэглээний тэгээд хэрэглээн дотроосоо ч гэсэн одоо юу зөв бэ юу буруу вэ гэдгээс илүүтэйгээр бид нар яаж үнийг дагаж мөрдөг болох вэ? Тэгээ суртахуун энэ зөв сайн муу гэдгийг баг нарийн маргалгүйгээр бид нар зөвшөлтсөж болох байсан. Тэгвэл яагаад одоо нийтээр энийг дагаж мөрдөхгүй байна. Яагаад нийтээр эсрэг нь яваад байна. Тэр тутмаа одоо бид нар бас нэг ёс суртахууныг ярихаараа л бусад дээр яриад байдаг тийм ээ. Бид тэр тусмаа би мөрдөж гэнэ үү мөрдөхгүй байна уу гэдэг ийм санаал одоо ярих хэрэгтэй юм шиг. Нэг ялангуяа бурхны шишин би зүгээр боддیں۔ За бурхны шишний одоо энэ ч бас нэг мэрэгчлэлтэй бурхны шишин гэдэг нь их том судлагдах юм тийм ээ. Одоо юу гэдгийг Ромын түүхийг судалдаг эрдэмтэн байж болно шүү дээ тийм ээ. Тэрнтэй ижилхэн буддийн сургаалыг судална гэдэг маань нэлээд цаг хугацаа, эрх зүйлэл бодол шаарддаг юм л судлагдах. Тэгэхээр лам ураг хүн гол бурхны шишний судлаач хүн мэрэгчлэн түүнд ямар зуршлыг өгсөн байдаг вэ? Жишээлбэл мэрэгжлийн зуршил гэж байдаг л да. Одоо радиогүй хүн байх юм бол зөвхөн хүний яриа тийм ээ. Амны хайрцаг ямар гээгүүлэгч хэрхэн хэлэгж ийн хоолоо ямар нэг юм дадал болцсон байдаг шүү дээ. Энийг радиогийн хоолойтой тийм ээ. Гүйл үгийн баялаг өгүүлбэрийн бүтцэж байт нэг юм дадал болчихдог. За хуулийн хүн бол цагдын сэргийлэх хүн бол нэг өөрийн дадал байх шиг тийм ээ. Тэгвэл лам ураг хүний байдаг дадал бол өөрийнхөө сэтгэлээ гэж байна. Өөрийнхөө сэтгэлээ гэж байна. Ямар нэгэн зүйл би шунлаа харж идэг. Амин хувайчийг үзлээ харж идэг. Нэр төрийг бодож байгаа бодлоо харж идэг. Тэрийг ялан дийлцэн гэсэн үг биш л дээ. Гэтэ үүнийг анзаарч байдаг.
аль болохоор засан залруулж яадаг нэг иймэрхүү зуршлал байдаг юм шиг байна. Тэгэхээр ер нь дан одоо ёс суртахууны философч байт юм уу, философч байт юм аа. Тэгэхээр бурхны шашны даган мөрдөж байгаа хүн хоёрын хооронд бол ёс суртахуун юу вэ гэдгийг мундаг тодорхойлтууд аль аль нь л илэрхийлэх байх. Бурхны шинтэн хүн болвол энэ тэргүүнд үүнийг дагаж мөрдөхийгөө үүрэг хариуцлага болгож байх ёстой. Үүнийг болохоор би лам хуургуудаа ч гэсэн бас хандаж хэлж байна тийм ээ. Энэ л хамгийн чухал шүү. Ёс суртахуунаа л өөрийнхөө сэтгэлийг хардаг байжээж өөрийгөө хянж зөв байдлахыг оролддог тэмцэлтэй байжээж лам хуургын гол зорилго нь харж байгаа юм дээр. Хүмүүст ч гэсэн лам хуурга гэхээр л зүгээр л нэг юм ойлгохдохгүй ч юм уншаад ч юм уу те. Тэгэхээр нэг амжиргаа залгадаг хүмүүс ихээсээ илүүтэйгээр ёс суртахууны үлгэр дуурайл болох ёстой учиртай юм байна. Тэгэхээр өнөөдөр Монголын нөхцөлд өөрөө ингэ зүүн хүн гэж ямар хүнийг ирэх вэ гэдээ асууж байгаа шалтгаанч тэр ер нь жоох ухамхай бодолтой хүмүүс бол анзаарах үз. Анзаараад байгаа асуудал байна л. Өнөөдөр Монголд болж бүтэхгүй байгаа бүх юмний шалтгаан нь ёс суртахуун тулаад байна. Үүнээс засаж зүг бол за замд нь оруулах олон аргыг хүмүүс санал болгож байна тийм ээ. Одоо олон хямралууд жишээлбэл үндсэн үйл өөрчлөлт оруулах юм бол сайхан болчихно ч гэдэг юм уу тийм. Магадгүй нүүр сайн зарагчих юм бол монголоор сайхан болчихно гэж бодлууд байгаа тийм ээ. Аль аль нь хэрэгтэй л байх, хэрэгтэй байх. Гэхдээ зүгээр туйлын шалтгаан болсон нөгөө ард иргэдийнх одоо бид нар зөвхөн мэдээ, зөвхөн улс төрийн акцуудыг харахад л тийм ээ. Зөвхөн одоо бодитоор яриа сайн ерөнхийлөгчийн сонгуулийн акцуудыг харахад л бид нар ямар ич хөөргөө тийм ээ. Яг орийн ашигын төлөө юу хийхэд бэлэн болцсон манаас харагдаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар энийгээ л засалгүйгээр зүг голдролд орохгүй байх. Энийг тэгэхээр зөв байна гэдэг маань бид нар хулгайгаа зогсооно гэдэг маань одоо би нэлээд хэдэн бас Монголын бас нөлөөтэй эрхмүүдийн бичсэн юмнуудыг сүүлийн үед бичиж байхад бол ерөөсөө ингэж хэлж байна л Монгол бол Монголыг хөгжүүлэх тийм эдийн засгийн нарийн мундаг онол хэрэггүй. Бид нар хулгайгаа л зогсоочих юм бол ер нь чавхдах гэдэг байна. Энэ бол нэлээд үнэг. Нэлээд үнэг. Тэгэхээр ёс зүйн асуудлаа бид нар нийтээрээ яаж зөвд итгэдэг болох вэ? Нийтээрээ бид нар яаж итгэл үнэмшилтэй болох вэ? Итгэл үнэмшлэх чухал болчиход байна шүү. Тэр нэг аль нэг яам байгууллагад ажилладаг хүн тэр дарган зүгээр л нэг тэгсэн баг идэх сонирхлоор л ирсэн гэдэг юм нэг ийм мэдээлэлтэй, ийм итгэлтэй тэр хүн байгаа тохиолдолд өөрөө шамдан хийгсэн ийм тэмүүлэл байхгүй болчих юм л. Тэгэхээр түүнээс үл харгалцсан хүн болгонд байх зөвд итгэх, түүн дээрээ туйлбартай зогсох болж өгвөл түүнийг одоо үлгэрлэн дуурайж түүний төлөө манлайлгах гэдэг юм нэг ийм зүйлэл үнэхээр хэрэгтэй болчиход байгаа. Нэг хэсэг нь болохоор ерөөсөө тэгээд эн чинь бүтшгүй зүйлээ тийм ээ. Ийм нэг юм идеал юм яриад шүү дээ бид нар идеал юм яриад. Тэгэхээр ерөөсөө л нэг юм ойр зурхын юмн дээрээ бид нар л ач холбогдол өгөх гээл тийм ээ. За одоо энэ уул уурхай яачвал уул уурхайг би яваад хэрэггүй гэж байгаа биш шүү дээ. Уул уурхайг нэн тэргүүнд тавиад байгаа маань бол дистралийн хувьд бол алдаа. Бид нар бол ер нь ямар ч улс орн шүү. Ямар ч улс оронд идеал, итгэл үнэмшил улс орон чиглэлтгээр хүний нийгэм бүрэлдэхэд байхад бол бид нарт нэг юм итгэл үнэмшил байж байгаа ёстой. Энэ хаанаас үүсв, бид нэр хэрхэн бий болох вэ? Яагаад бид нэр ийм юмгүй болчихоо гэдэг бодох ёстой. Яран дундаас нэг зүйлийг асуумаар байна. Дагаж мөрдөх зүйлээ бид мэдэхгүй байгаа шүү дээ. Юуг даах гэх юм? Аль нь зөв юм? Энэ зам зөв юм уу? Энэ хүн гарч ирэл магадгүй нэг юм ярьдаг. Тэр ч зөв юм шиг. Магадгүй энэ талаас нэг хүн гарч ирэл нэг юм ярьдаг. Энэ ч зөв юм шиг. Аль нь итгэхээ мэдэхгүй байгаа байхгүй ард түмэн дээ. Шашин дээр ярихад хүртэл нэг одоо цагаан сар дээр хүртэл одоо ингээл энэ зөв тэр зөв гэж яригддаг. Тэг хуваагддаг бид нар. Ерөөсөө нэгдсэн тийм цөм одоо нэг толгой байхгүй юм шигтэй. Тийм болохоор алийг нь зөв дагхаа мэдэхгүй учраас л бид нар зөв байх зам мөр минь алдагдаад байгаа юм болов. Гэхдээ ийм л та. Одоо яг юу зөв бэ буруу вэ гэдэг бол өнөөдөр чухал биш болчиход байгаа. Нэг нийтлэг хулгай их гэдэг нь буруу тийг дагъя л гэсэн. Би дагахгүй байна гэдэг ийм л асуудал байна. Яг зүгээр ийм одоо илүү хэрэглээ
нөхцөл байдал жишээлбэл улс орныг өдөрдөн жолоодох зам харгуу тал дээр бол олон саналууд байж болно. Бид нар самурч ээж болно, мэдэхгүй байж болно тийм ээ. Энэ бол тусдаа. Бид нар хувь хүнийхээ ёс суртахууны тал дээр бол зам мөр тодорхой тэнийг дагаж муртгаа. Гэхдээ зам мөр тодорхой юм шиг боловч бид ерөөсөө тоохгүй л бид нар бодол орж ирэхээ болцсон. Ёс суртахууны бодол орж ирэхээ болцсон. Би зүв байх ёстой шүү гэж бид нар нэг дурдан бодох байцсан л байхгүй. Бид нар зөвхөн л өглөө гараад ажил юу гээл ингээл явдаг болохоос биш бид нар 7 хоногт нэг удаа би зүв байх ёстой шүү гэсэн тэр чиглэлээ тэр зөвтгөл одоо нэг юм тохиргоогоо тийм ээ. Би зүв хандлага сэргээдэг, урамшуулдаг, өөрөө өөрийгөө ятгадаг ийм зан үйлхүү ийм үйлдэл гэдэг үү ерөөсөө нийгэмд хаач байхгүй. Хаач одоо 10 жилийн сургуульд чийхгүй байгууллагууд студийлэх гэхдээ байгууллага сүүлийн үед бол байгууллагын ёс суртахуун гэдэг нэлээд яриад энэ сэдвэр жишээлбэл одоо мөнхийн үсэг группээр нэг байгууллагын ёс суртахуун одоо хүний нөөц гэдэг дээр бол яг бурхны шантаа уйлдуулъя гэсэн санал Gem International дээр зашил Max Group-ээс надаар 4-5 суурал хичээл тавьсан нэг иймэрхүү хандлагууд харагдаад. Тэгэхээр ер нь юу болж таард юм бэ гэхээр за түрүүн биелээ нэг зарим нь худлаа гэж яриад байгаа хүмүүс маань өөрсдөө ерөөс тэр ёс суртахуун хэрэгжүүлж үзэхгүй байх гэсэн үг. Үгүй тийм өөрсдөө үзээгүй амтлаг байхгүй. Өөрсдөө яг тэр ёс суртахууны дасгал яг итгэл үнэмшил түүнд хамрагдаж түүнд оролцож одоо нэг зүйл хэлэхэд Христийн цуглаанд явж байгаа хүн гэдэг маань 7 хоног болгон ёс суртахууны дасгал хийж байгаа. Хийж байгаа. Нэрнэ гэсэн. 7 хоногтоо очиод тэр сургаалын сонсоод буруу нь буруу шүү. Би зүв байх ёстой шүү. За яагаад гэдэг шалтгаан өөр бичлээ. Тавьдаг ч гэсэн зүв байх ёстой гэсэн итгэл үнэмшид хүрүүлээд байдаг. Нийт зөнхөлөнх маань ийм зүйл маш ховор болчиход. Бурхны шишинтэн хүмүүс нь бол бурхны шин дахид өнгөц хандж байгаа болохоос биш ёс суртахууны нөгөө л 7 хоног тутам яг үндэ бол бурхны шинтэн өдөршний 6 удаа бодох нэг өдөртөө. Нэг өдөртөө 6 удаа за буруу юм хийж болдгоо юм шүү. Зөвхөл байх ёстой шүү. Бусдыг гомдоох ёсгүй шүү. Би шунлаа хазаарлаж явах ёстой шүү. За яг юмыг хүсэж авч болно. Гэтэ тэр нь зөв аргаар байх ёстой шүү. Буруу бол би 1400-өөс татгалзах ёстой шүү гэж бодох тийм ээ. Тэр сая байсан ч 100 сая байсан ч болохгүй шүү гэсэн тэр одоо зэгэлээр бол мессежийг бид нэр үргэлж авч байж нөгөө нэг их хүчтэй шунал маань тийм ээ. Нөгөө хүчтэй амин хуу хичээх бодол маань нэг жоохон эрен дарагдаж явах учиртай юм байна л. Ерөөсөө л ингэж явах хэрэгтэй. Тэгтэл өнөөдөр нийгэмд тийм ээ суурин иргэн шилүүсээ доктортой үүссэн ийм заншил жалга байна. Тийм ээ одоо нэг юм хүнээ хуурч мэхлэхгүй ингэдэг шүү дээ гэсэн төлөвшөөгүй шүү дээ бид нар. Энэ төлөвшөөгүй шалтгаан маань бол мөн л нөгөө нэг 60 70 жилийн турш ганц нөгөө төлөвшлийг бий болгож байсан бурхны шинэ авсгацтай холбоотой. Би тэгж л оншилж байгаа. Тэгэхээр ерөөсөө яах ёстой юм бэ гэхээр энэ ёс суртахууныг ийм гарт баригдахгүй зүйлийг биднэрт хэрхэн суулгадаг вэ гэхээр хүмүүс маш их итгэл үнэмшилгүй хандаад зүгээр л хувиа хичээх сэтгэл дээр ерөөсөө нэг бүр тоохгүй тэгээ ямар ч хэмжээнд ийм л байдалтай байгаа. Зарим хүмүүс бол за ингээл явж яхад болно гэдэг. Тэгтэл энд арга байдаг. Дасгал байдаг, сургууль байдаг, бий болгоно, үүсгэн, хөгжүүлнэ. Ягаад гэвэл дэлхийн бусад улсуудад яг өөр өөрийн үндэсний онцлог энэ чинь гэр бүлийн хүмүүжил, ичээ аав, эмээ өвөөгөө сонсох, өсөх наснаас ахуулаад бүрэлдэж шууд тусаргаар одоо биднийг баг байхад бол тэгдэг байлаа шүү дээ. Болохгүй нүгэл байл тийм ээ. Одоо бид нар захын жишээг мэднэ. Би баг байхад хүүхэдтэй муудлаа, сайдлаа гэхэд ижээ аав үнэхээр объектив ханддаг гэсэн. Бараг л нөгөө хүүхдийн талд орно шүү. Чиний буруу чи яасан гэд. Одоо бол эцэгчүүд миний хүүгээ яагаад байгаа юм гээл. Өөрийнх нь хүүхдийн буруу байсан ч гэсэн өмгөөлөхөр бил. Тэгэхээр чинь урд байгаагүй хандлага өнөөдөр бидэнд гарчаад энэ бүр хүчтэй болчиход байгаа. Одоо тэгэл өөрийнхөө хүүхдийг л бол ямар ч одоо ичхүүргүүгээр ч юм уу үгүй бол өөрийнхөө бүхэл аргыг хэрэглээд ёс суртахуунд үл нийцэх аргаар л дэвшүүлэх, явуулах, сурталчлах
нэг ийм хит амин хувьч үзэл манд игдээд байна шүү. Тэгэхээр бид нар нийгэм гэдэг тэр цаад юм аа. Хүү маа нийгэмд амьдрнаа гэдгийг ухамсарлах. Тэгээ явж тэгээд нарийнда явах юм бол тэгээд энэ оюун ёс суртахууны дасгал буюу итгэл үнэмшлийг хөгжүүлдэг шашны сургаал номдол хэрэгтэй. Гэхдээ би дахиад хэлэхэд Монголын бүх хүмүүсийг Бурханы шинтэн болгож байгаа биш. Бурханы шинтэн хүмүүс нь Бурханы шашны итгэл үнэмшлээ төрүүлэх хэрэгтэй. Бурханы шашны итгэл үнэмшил гэж юу хэлдэг юм бэ гэхээр ямар нэгэн Y тийм ээ. Тэр нь 4 гартай, 6 гартай, 2 хөлтэй, өнгөтэй, өнгөгүй ямар энэ бол зүгээр хэлбэрийн асуудал. Тэгээ ямар ч нэртэй байж болно. Дондог гэж нэртэй, дулам гэдэг нэртэй, балбар гэдэг нэртэй, даада гэдэг нэртэй, ноно гэдэг нэртэй. Тэгэхээр ямар нэгэн тийм нэг хэлбэртэй, хэлбэргүй ямар нэгэн нэртэй далдын хүчинд энэ миний бурхан, энэ би мөргөө сайхан болно, энэ их мундаг гэдэг энэ итгэл үнэмшил бол Бурханы шин биш болоод байна. Бид нар Бурханы шинд буддад итгэнэ гэдгийн агуулга нь юу юм бэ? Агуулга нь юу юм бэ? Тэгж хэлээд бас нэг Бурханыг л өөртөө өмчлөл юуч байдیں۔ Нэг сахиусч байт юм уу, бурхан ч байт юм уу? Энэ л миний хамгийн тэр мөн чанар нь юу болж таарад байгаа юм? Ямар агуулгад итгээд байгаа юм чи зүгээр хэлбэр юм биш үү? Бурханы шашны бурханд итгэдэг гэдэг агуулга бол зөв сайн гэдэг. Бурхан Будда гэж явж их зөв сайн болцсон үний л нэр шүү. Яагаад бурхан Будда гэдэг вэ гэхээр гим болгоныгоо дарж чадсан юм аа. Сэтгэлийн гим болгоныг. Хүний сэтгэлд байдаг эрдэм болгоныг оргилд нь инэрл, нэгүсэл, сайн сэтгэлийг хөгжүүлж чадсан юм. Тийм болохоор мундгаа гэж бид нар мөргөөд байдаг. Хүндлээд байдаг байхгүй. Тэгэхээр энэ агуулгадаа төлөх хэрэгтэй. Ямар нэртэй байна амаа байхгүй. Бид нар зөв сайн гэдэг утгаар нь хүндэлдэг шүү. Тийм болохоор би ийм байх ёстой надад чухал байна. Түүнээс нэг ийм зан үйл энийг ингэдэг энэ дээр 4 дээж тавьдаг энэ дээр 5 дээж тавьдаг энэ арай өөр юм гэл чинь хэлбэр агуулга руу. Тэр агуулга нь үнэт зүйлтэй нь холбогдох буюу бидний зөв сайн итгэл үнэмшилтэй шуудаар холбогдох. Энэ итгэлийг шуудаар дэмжих ийм итгэл байх учиртай. Агуулгыг Бурханы шашны агуулгыг танилцуулах гэдэг ер нь манай нэвтрүүлэг хийгддэг л дээ. Тантай уулзахын өмнө годомжинд явж байгаа хүмүүсээс асуусан л та. Таны өнөөдөр яг одоо энэ хүсэл юу вэ? Та хүслээ ингэ хэлээч гэхээр ихэнх хүмүүс улсын орондоо хүсдэг юм байна. Хувьдаа өөртөө биш. Миний ажил энэ ажил бүтээсээ биш. Улсын орон минь амгалан тайван, хээл ахуулгүй, өвчин зовлонгүй, ийм сайхан улсын орон минь тайван байгаасаа гэж ярьд юм байна. Хүн болгоны хүсэл. Бид нэг 10 гаруй хүнээс ярилцлага авсан манай зургийн багийнхан. Тэгээд бодож яхад яагаад хүн болгоны чинг хүсэл нь улс орн нь аз жаргалтай байгаасаа одоо өвчин зовлонгүй, хээл хахуулгүй, одоо энэ муу сөрөг бүхэн алга байгаасаа гэж хүн болгон бодоод байгаа хэрнээ Монгол орн маань өнөөдөр ингээ эргээ харахад гадаа гудамжинд явж байгаа хүмүүс ихэнх нь одоо хөмсөг зангитаастай. Ихэнх нь бие рүүгээ муухай хараастай. Одоо урдуур орох гэж байгаа нэг машиныг оруулдаг машин маш ховор тий. Ингээл ер нь ингээл ёс зүгэл байгаад байгаа. Гэхдээ цаад мөн чанартай хүсэж байгаа зүйл нь нөгөө л хүүхдийн шиг байгаа юм шүү. Бид нар хүүхд тахтаа бол маш цагаахан байсан тий. Хизээч муу юм бодвол энэ ямар муухай хүн бэ гэж бодож чаддгүй. Тийм үг бид нэр өвгийн санд нь байдгүйсэн тий. Яагаад энэ мөн чанараа ил гаргадаг юм бол бид нар. Эсвэл энэ цаг мөчн угаасаа Монгол орны ийм нэг тийм ороо бусгай ийм нэг хүмүүс нь одоо ийм ууртай уцаартай ийм цаг мөч ирсэн юм уу? Бурхны шин талаас тайлбарлуул. Энийг үг санаанд орж байна л да. Гэхдээ би энэ үгийг одоо юу хэн шуудаар холбоотой зөвхөн нэг юм үг гэдэг говийн төвшин оюут гэдэг үгэн дотор яг үгчлэн санахгүй байна. Юутай ч гэсэн өөрөө нүглийг үлдчихэд цагийг муу хэмээнэ гэд. Өөрөө муу мухаг гэж та цаг нь муу юмаа гэж хэлнэ гэд бас нэг өөрийгөө өмгөөлөх арга юм л да. Яг хөвтэй зүгээр хүмүүс нийтээр улс орноо бодож байна гэвэл би энэ дээр нэг жоохон гутранг талын үзэлтэй шүү дээ. Би тэгж бодохгүй байна л гэж боддоо шүү дээ. Яг годмонд очиод асуух нэг хөөрөлтөө. Годмонд очиод та годмонд хог хайдггүй гэх юм бол хог хайдгаа гэж хэлэх нэг хүн олдохгүй л байна. Хог хайдаг нь бол гараад харахад л тодорхой харагдаж байна л да. Баримт нь байж байна л да. Тэр тэнгэрээс унсан юм биш. Хүмүүс л хайждаг гэдэг л дээ. Тэр цаад мөн чанартай хүн зүв бай, сайхан бай гэж хүсдэг үстэй. Сайхан бай гэж хүсдэг гэх юм аа. За яг мөн чанар инээ тэр гэх юм бол бас яг буддийн философийн бас нэг ойлголт байдаг л да. Туйлын сэтгэл нь ариун тунгалгаа гэх энэ ойлголт байдаг. Гэхдээ энэ одоо битэр ярианд хамаарах зүйл биш. Зүгээр яг улс орноо бодно гэдэг жижигэр үеиг байж болно. Тэр нь үйлдэл дээр л гарах
Би нэг зүгээр нэг жижигхэн жишээл. Нилээн үнэтэй хотхны сайхан барилга. Тэгээ орцноос нь гараад нөгөө талын хаалгаар нь ороод хаалгыг онгоолгоод хогийн бункертэй юм байна л. Би өөрөө харж байгаа хэрэг л дээ. Миний хороол биш шүү. Тийм нэлээд үнэтэй хороол. Тэгсэн чинь хүмүүс ерөөсөө тэр хаалгыг онгоолгоод дотор нь хогоо хайдаг. Дандаа үүдэнд нь олчдаг. Тэрэнд нь тэгээд нохоо мохоо юу тэгээд задарчтай. Задраал тэрүүгээр нэг хөглөрөөл. Яагаад тэрийг онгоолгож хайдгүй гэж бодож байна. Гар мухай болно гэж бодож. Тэр рүүчиг мухай. Рүүчүнд өрөх юм бол гар мухай болно гэж бодоод гадаа нь хайчих. Нойлыг нийтийн нойлыг яагаад усын татвар гар мухай болно гэж бод. Тэгээд яг нийтийн нойлд тэр муухай юм үлдээчээд усын татлуугаар гараа авчиад. Артлын хүмүүс нь ямар байх вэ? Өнөр та нар ямар би одоо их баримтаар муухай баримтаар ярьж шээ. Тэгэхээр миний гар муухай болох хамаагүй энэ гадаа байх муухай гадаа илүү хог болно гэдээ онгойлгох байх хэрэгтэй. Үгүй бол салфетыг барьж иргэлж очиад онгойлгоод хайдаг байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр бид нэр өөрийгөө илүү боддог доо. Өөрийгөө илүү боддог. За тэгээд хулгай, авилгал өөрийгөө л бодож байгаа шүү дээ. Өөрийгөө л бодож. Зүгээр би зүгээр боддیں۔ Яг дийлэх хүмүүс л ярьдаг. Одоо ганц жишээ бид нар одоо үнэтэй хувцас алга болгоод нөгөө ярьдаг жишээ шүү дээ. Үнэтэй хувцас алга болгоод эзэнд нь эргүүлж өгдөг. 100-аас эднэр эргүүлж өгөх бай. Тэгээд үйлдэл дээр бид нар бусдыг бодохгүй болчиход байгаа. За энэ бол бараг л нэлээд үнэн л болов аа. Тэгэхээр энийг бид нар яаж мөрддөг болох вэ гэх юм бол товчтой давтан ёс суртахуун тэр нүдэн гард баригдахгүй зүйлийг хүртэл ярьсаар байгаад хөвшүүлдэг, итгүүлдэг. Амнаас илүү үнцэнтэй зүйл болгодог. Бид нар сая октябрийн хувьсгал гэж өнгөрсөн 170-80 жилийн турш нэг юм явлаа тийм ээ. За тэр өөрийнх нь тэрний идеал нь тэрний тэр зорилго нь бүтэж болох уу байсан уу? Тэрийг бид нар мэдэхгүй. Гэтэ тэр санааны төлөө өчнөө олон хүн амь наснаа золиосгоо бэлэн тийм ихтгэл үнэмшил байсан шүү дээ тийм ээ. Одоогийн өнцгөөс харах юм бол тэр баг биелэшгүй, бүтэншгүй, буруу философи байсан баг. Тэгтэл зүгээр энгийн бидний хэрэглээний нийгмийн ёс суртахуун гэдэг бол үнэн хэрэгтэй нь үнэн шүү дээ. Тэгтэл энэ бидэрт өчүүхэн тийм ихтгэл үнэмшлийн бэр алга байна. Жохон бэртайхан ихтгэл үнэмшил хүмүүс суугаагүй байна. Энийг суулгадаг. Энийг би жишээлбэл Жавзандаан Ботготын хичээлүүд ер нь Бурхны шинд энийг л ярьсаар юм байгаа л итгэл бодоол байнгын боддог ийм зүйл болгож орхидог байхгүй. Тэгэхээр ийм юм байхгүй байна. Өргөдөх хэрэгтэй. Би эерэг талаас нь ярмаар байна гшаа. Ер нь л одоо ингээд нөгөө үгийг ингээл тавтаалахаар хүмүүс чихнийхээ хажуугаар өнгөрөөл. Одоо жишээлбэл ус бол одоо чандмын ирд юм а ч юм уу те. Ингээл хилээд хахад бид нэр усаа хайрлахгүй грантаа онгойлгочоол юм уу ма хийж аал буцаад грантан дээр ирдэг ч юм уу те. Ингээд нөгөө ямар нэгэн зүйлийг хилээд тахаар хүмүүст бүр сэтгэл хонос. За энэ хилжил байдгийн. Энэ үг ер нь их үг биш гэдэг үгийн үнийг унгаад байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр телевизээр гарч байгаа ч юм уу магадгүй ухаарах нэвтрүүлгээр юм уу эерэг зүйлийг яриад байвал тэр тал руугаа арай хүмүүс минь одоо бас хөгжих юм болов гэж би өвдө бодоод байгаа байхгүй тий. Тэгэхээр таныг одоо зорж ирж байгаа хүмүүс бол ихэнх нь ном сонсъё. Ном сонсъё гэдэг маань би өөрөө зөв амьдрий, зөв бай, буян үлдээл гэж ирж байгаа хүмүүс ихэнх нь байгаа хэл та. Тэгэхээр та нэг зөв хүн гэж нэг иймэрхүү хүнийг хилээд наа гэд нэг өөрийнхөө эргэн тойрноос ч юм уу жишээ татаад ярьж болно нэг тийм сайхан зөв хүний үйлдэлийг үгийг ч юм уу хэлэхгүй юу гэж хүсэж байна. Би эмэг сэтгэлийг жоохон багасгасан үнийг хэлэн дээ. Өөрөлдөл амин хуваах хичээг үзлийг жоохон басгаж чадсан үнийг л. Өөрөлдөл бусдыг боддог. Одоо түрүүн л ярьж байсан шүү дээ тийм ээ. Бусдын эрх ашиг гэдгийг бас байх ёстой шүү. Би энийг бас дагаж мөрдөх ёстой шүү гэж ер нь Бурхны шинд харахтаа юу гэж хардаг вэ? Бидний нисванс буюу энэ муу сэтгэлийг хүчтэй юм а гэж хардаг. Их хүчтэй. Зүгээр л юм зөнгөөрөө байглаараа байх юм бол энэ бүр маш хүчтэй. Одоо хүний нийгэм гэдэг маань хүн байна гэдэг маань энэ тэг жоохон тэмцэж байж л одоо бусдыг хүндлэх орон зай гарч ирдэг юм байна л. Тэгэхээр та зөв хүн гэдгийг
бүхэлд нь их нарийн тодорхойлох хэцүү гэж хэлээд байна шүү дээ тийм ээ. Ер нь бол жоохон одоо яг бурхны ичнийхэр бол 10 хар нүгэл гэлээд байдаг шүү дээ. 10 хар нүглийг төвчдөг хүнийг зөв хүн гэж хэлнэ хэлж болно. 10 хар нүгэл гэдэг маань ер нь бие хэл сэтгэлээрээ бусдыг хохироосон үйлдэлийг хийх ёсгүй гэж итгэдэг хүмүүсийг хэлнэ гэсэн үг л дээ. Өөрөөр би бусдыг хохирох ёсгүй гэж итгэдэг хүмүүсийг зөв хүн гэж хэлнэ гэж итгэж бас болох юм. Түрүү ихтэй үйл ингээд олон хэлээд байх юм бол өлөг болно. Та ихтэй жоохон өөр юутайгаа агуулгатайгаа жоохон зөрчилдсөн жишээ авчлаа ш. Яг олон хэлээд байхаар зүгээр нэг юм байна. Усуул чандан мэрднэ гэл ганц өгүүлбэр олон давтагдах юм бол агуулга руугаа л орохгүй бол өлөг болчихно л доо. Тэгэхээр ямар ч хүнд тийм ээ. За Монгол улс усны хомсдолд идэдэ болж байна. Тийм ээ. Тэдэн онк тийм байна. Улаанбаатар хотын усны хэрэглээ тийм байна. Төв Азийн ингээд бүх үзүүлэлтүүдийг нь байдлуудыг нь хиймэн ингээд үр хөвгч нь усгүй болох боломж байна. Энэ болгоныг ухан ойлгуулах юм бол усны зөв хэрэглээж гэдэг юм уу усыг ариулан гамна гэдэг маань бол зүгээр нэг өөрөлдөл оршихуйтай нийцсэн хандлага байхгүй. Оршихуйтай өөрөлдөл оршихуйн байдал маань биднэрт ийм шаардлагыг өгөөд байгаа. Усаа бид нар амнахгүй бол зовлон ирэх гээд байна гэдэг маань бол баримт. Тэгэхээр энэ ёс суртахуун хэрхэн суудаг вэ гэдэг маань бурхны ишний нүүлийн үрийн онлоо тийм ээ. Одоо зүй тогтол маань өөрөлдөл зөв байна гэдэг маань ийм байдлаараа эргээд өөрт ашигтай амар амгалангийн их сурулж болно. Ийм байдлаараа муу үйлдэл гэдэг маань хөсөн шүүн муу зүйл шууд өөрт нь авчирна гэдгийг ойлгуулах. Давтан жишээгээр тийм ээ одоо нэг юм уран сайхнаар нялмас мэлмэртэлч бай тийм үү тийм ээ. Гэхдээ эн чинь юу байхгүй тийм гарцаагүй агуулга хүнд хүрхэл аргууд баг. Тэгэхээр энийг олон давтан бодно гэдэг маань бурхны шин бясалгал шүү дээ. Бурхны шин бясалгал. Бясалгал гэдэг маань ингэх би хэлээ бурхны шин төгөөдөртөө 6 удаа би зөв байх ёстой шүү гэж бодож өөрийгөө ятгаж энэ итгэлийг төрүүлэх олон онол байна л да одоо нөгөө яагаад зөв гэж юу вэ? Яагаад зөв байх ёстой гэдэг нь онолуудыг аваад энэ онолуудыгаа өдөр тутам бодох хэрэгтэй гэж. Өдөр тутам бодох хэрэгтэй. Нэг бодлын зүгээр энэ нэг доошоо болцсон ёс суртахууныг бас нэг бодлын өөрчлөлт гэдэг бол хурдан байж болно. Хурдан байж болно. Тусчий гэсэн надад нэг санаа байдаг. Ингээд өдөр болгон хин нэгэнд тусалчаа гэсэн хүсэл байдаг боловч яг өдөр болгон ингээд туслаад иж чаддгүйсэн. Гэтэл нэг хүн, миний хүндэлдэг нэг хүн би өдөр болгон цүнхэндээ нэг жигмэг авч яваад хамгийн ядарсан хүнд ингээд өгдөгөө. Тэгэхээр миний сэтгэл их сайхан болдог гэдэг цагаас тэрийг сонссноос хойш би хин нэгэнд дадал болоод ингээд тусалчих юмсан. Өдөр болгон ядаж нэг хүн сайхан үг хэлчих юмсан гэж боддог байсан байхгүй. Та яг одоо телевиз үзэн суугаа үзэгчдэд нэг ийм зүйлийг дадуулчаач гэж бас уриалахгүй юу? За энэ жавзандаа мотогтууд яснаас эхлээд хойш одоо 8-9 жилийн турш бол манай төвийн өөрийн одоо тогтмол үйл ажиллагаанууд хэвшил болж байна л да. Бид нар 2 сар тутам хүмүүлгээ ажиллаад. 2 сар тутам шинэ эсэлт авч одоо 2 саяын турш хүмүүст буддизмын анхан шат, дунд шат гэдэг 2 тустай хичээл параллел явьчдаг гэсэн үг л да. Энэ 2 ангийнхаа хүмүүсийн оролцоотойгоор хүмүүлгээ ажил хийдэг. Энэ бүтэнсэ өдөр гэхээр бид нар одоо 2 бүтэнсэ өдөр бид нар энэ сонгон оргон дүүргийн 23 дугаар хороо эднэрт бидний 20 даа судалсан байгаа. Маш хүнд амьдралт. Маш хүнд амьдралт. За энэ хүмүүст бол бид нар дулаан хувцас сонор, мөнгөн тусламж, хоол хүнс, за 2-3 айлтны нүүрс хүргэж төлөвлөсөн байгаа. Тэрний 7 хоног, дараагийн 7 хоногт нь бид нар 3 дахь өдөр нь одоо орон гэргүү нэг хөрөх толгойсон бүсгүйд ясны сүрийн өвчнөд 2 хүүхэдтэй бүсгүүд орон гэртэй болж гэр оронтой болж хашаанд нь орвол хашааг нь барьж өгч дулаалж өгч за нүүрсийн нас өгөхөөр төлөвлөсөн байна. Тэгэхээр яг бид нар нэг юм үе шат олон дистаралууд хамгийн түрүүнд бид нар яах ёстой гэх юм бол за хүн тусна гэдэг нь бүр их мундаг буян штэ. Тэрнээс нь хорлохгүй гэдгийг сурах хэрэгтэй гэдэг. Хорлохгүй байх юмсан гэдгийг сурах хэрэгтэй. За тэрний дараа туслах хэрэгтэй. Бид нар бүгдээрээ л бас одоо бүгдээрээ амьдралтай хорвоогоос гítэлж чадаагүй гэдэг юм уу юу гэдэг. Одоо бид нар
бас л ахуй амьдрал зууралдаатай байгаа болохоор бүгдийг орхиод өөрийн энэ биеийг энэ насыг бусдын тусын төлөө зориулчих боломжгүй шүү дээ, тийм ээ, боломжгүй. Тэгээд танаа найз бол бас нэг жишээ жигнэмгээр айл явдаг л хэлдэг чинь. Зүгээр би хичээл дээр хүмүүс юу гэж хэлдэг вэхээр за говийн догшноо юу гэж хэлсэн мөр өртөө мэд өглөөгөө гэж юм хүнд туслана гэдэг бол их тийм юу юм л да. За бурхны шинаар бол буян мөн. Тэрнээсээ гадна хүний яг зовлонгоос нь ангижруулна гэх цаад хүнд үнэхээр баяр баясгалан тийм ээ үнэхээр их баярлалаа гэдэг. Одоо жишээлбэл чиний ч юм уу миний ч юм уу мөрөөдж байгаа хөөцөлж байгаа нэг ажлыг 100% нэг хүн бүтээгээд өгөхөр бид нар тийм ээ бара бүтэхгүй гэж бодож байгаа л юм бүтээгээд юм бол ямар их баярлах вэ тийм ээ. Тэр мэд хүмүүст тус хүргэнэ гэдэг маань бол цаад хүндээ их одоо баярлуулдаг зүйл. Наад хүндээ энэ бол их тийм сэтгэлийн цэнгэл бурхны шинийхаар бол энэ чинь нэг юм материал зүйлээр хэмжихгүй сэтгэлийн юм гоо сайхан төгс төгөлдөр ариун юмны талаар ойлголт болж эхэлж байгаа юм. Нэг юм идеал бид нар гэдэг. Энэ чинь өөрөө кайф юм гэж. Кайф. Бусдад туснаг өөрөө кайф. Эдгээр хүний амьдрал богинохон тийм ээ хүний амьдрал богинохон. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслж 67. Тэгэхээр хүний амьд 67 гэдэг чинь богинохон хугацаа шүү дээ. Одоо хуучин чинь өдөр хоногоор л солигддог байсан ч одоо миний хувьд 77 хоногоор шудараад байх юм. Нэг мэдхэд л өхөл болно тий. Тэгэхээр энэ хөрсдөлхий дээр хүн болж төрснэг, оюун ухаанд хүн байсныг, тэр ижи аавын хүү болсныг, тэр эмээ өвөөгийн ацээ байсан, тэр эдэнд багш нараа заалгаж байсан. Өгвөл хожим үлд хүр хүүхдийн эцэг болсныг бид нэг үлгэр дуурайлал бахархам нэг юм гэгэн сайхан үйлсийг бодчихлоо учиртай л. Тэгээд хүн туслах боломж бас хүнд хугацаатай байдаг. Энэ юу вэ гэхээр ер нь эдэр залуу чирэг насанд бид тэр хүн туслах боломж арай л их. Өөрөө бас нас ахаад эхлэх юм бол тусыг өгнөхөөсөө илүүтэйгээр тусыг хүлээх л шаардлагатай болоод эхэлдэг. Санхүү эдийн засгийн хувьд ч гэсэн бид нэг 30-аас 60-ийн хооронд нэг дөрвөн мөч хөдөлж явахад нэг хэдэн цаастай байж байгаа тийм ээ. Энэ үедээ бид нэр хоримтлал гэж хэлдэг. Хоримтлал гэдэг бол материалыг өөрөө ядрах үед нэг юм яриад байна да тийм ээ хэрэглэх юм. Бид нар бас нэг оюун санааны сайн сайхны хоримтлал байх хэрэгтэй юм шиг. Тэр нь юу гэх юм бол би нэг сарынхаа за цалингийн нэг 5% ч юм уу хадгалнаа гэж боддог бол сарыгаа цалингийн 1% би нэг заавал хүнд туслая. Тэр нь хэд ч үж болно шүү дээ. 1000 ч үж болно, 5000 ч үж болно, 100000 ч үж болно, 100000 ч үж болно. Гэтэ энийг үүрэг гэж байгаа. Би ингэж байж л. За энэ нэг 5000 төгрөг юунд ч хүрэхгүй байж болно л. Тэгвэл цуглуулад байж. Жил цуглуулаад 60000 бол. Найз нөхдөд хэлж байгаа 600 мянга бол. 600 мянган төгрөгөөр бол одоо Улаанбаатар хотын захын дүүргүүдэд тийм ээ. Одоо улаан төцгөн хүмүүс л байгаа бодолж байна. Тэр асар их баяр баясгалан өгнө. Тэгэхээр ийм үлийг санаачилж байгаа, зорж байгаа, тээж байгаа, дадал болгож байгаа тийм ээ. Бүр яг сар болгоно нэг 5000 төгрөг, 10000 төгрөг хөндлүүлж чад найз нөхдөд хэлж байгаа үйлдэл гаргаад тэрийг авчиад нэг архичинд авчиад өгчих нэр биш тийм ээ. Архины мөнгө болгоод өгчих нэр биш. Тэрийг яг хүүхдэд нь хүнд нь жоохон дэм хэрэгтэй байгаа амьдралын төлөө явж байгаа юм өчнөө нэр уг бол хідэн цааслах юм бол миний ээж идэгч гэдэг нь одоо хүнд өвчтэй биш шүү ээж маань үр маань гэсэн хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Зөндөл яг үнэхээр бид нар бас нэгүсэл яг бусад дэлхийн улсуудтай сайн хүмүүнлэгийн ажилд өгдөг хандуун нь бол за бидний орлого бага л да. Гэтэ тэр орлоготой харьцуулахад хүртэл монголчууд бага шүү. Бага. Тэгэхээр бид нэр энийг хийгээсэй л гэж бод. Хүн туслах сайхан шүү дээ. Хүн туслах сайхан. Тэгэхээр энэ сайхан сургаалуудыг бас амьдралдаа хэрэгжүүлээд сайн хүн, зөв одоо нийгмийг бүтээцгээе гэж бас уриалмаар байна. Ухаарах нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж ухаарах нэг зүйл олж авсан болоо гэж итгэж байна. Баяртай үзэгчтэй.